Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мэг даатгал компани нь 2025 оны 4-р сарын 1-ээс эхлэн Mobicom корпорац болон түүний охин компаниудын ажилчдын эрүүл мэндийн даатгалаар хамтран ажиллах болсон. Юуны өмнө биднийг сонгож, итгэл хүлээлгсэн танай хамт олон чин сэтгэлийн талархал илэрхийлье. Одоо би та бүхэндээ цахимаар хүрэгдсэн даатгалын гарын авлага дээрх мэдээллийг танилцуулж, нөхөн төлбөрөө хэрхэн нэхэмжлэж авах, мөн даатгалын гэрээний гол анхаарах зүйлсүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя. За юуны өмнө эрүүл мэндийн даатгал гэж юу вэ гэдгээс эхлэе. За эрүүл мэндийн даатгал гэдэг нь бага хэмжээний хураамж төлснөөр ирээдүйд гэнэтийн өвчлөл, осол гэмтэл зэрэг эрүүл мэндэд учирч болцсогүй эрсдлээс үүдэх их хэмжээний завдлыг давах санхүүгийн хамгаалалт гэж хэлж болно. За эрүүл мэндийн даатгал нь хэвтэ эмчлүүлэх, амлалтын эмчилгээ, за архаг гууч өвчлөл, хавдрын хамгаалалт болон урьдчилан сэргийлэх үйлчлэг зэрэг үндсэн хамгаалтуудаас бүрднэ. За гэрээний тухайд даатгалын гэрээн 4-р сарын 1-ээс эхэлсэн бөгөөд за нэг ажилчны хамгаалтын хэмжээ нь 30 сая төгрөг ба нэг ажилчин жилд одоо 30 сая төгрөг хүртэлхний нөхөн төлбөр авах боломжтой. Мөн даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлага нь 10% байна. Даатгалын эхний хамгаалалт бол хэвтэ эмчлүүлэх хамгаалалт. За хэвтэ эмчлүүлэх хамгаалтын тухайд даатгуулагч тухайн сонгосон эмнэлгийн энгийн өрөөний тарифаар ор хоногийн зардлыг 1 хоногт 90,000 төгрөг хүртэлгээр одоо олгох боломжтой. За эмчилгээний зардлын хувьд эмчийн онц заалтанд үндэслэн зайлшгүй шаардлагатай гэж эмчилгээний зардлыг даатгагч байгууллага буюу Мэг даатгал компани бүрэн хариуцах юм аа. За даатгуулагч нь хэвтэ эмчлэх үед сахиур зайлшгүй шаардлагатай гэж үзвэл сахиурын зардлыг 1 хоногийн 20,000 төгрөгөөр за дээд тал нь 10 хүртэлх хоногоор тооцоо олгох боломжтой юм аа. За дараагийн хамгаалалт маань амбулаторийн эмчилгээ байгаа. За амбулаторийн эмчилгээ гэдэг нь даатгуулагч ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэх үед эмнэлэгт хандан эмчид үзүүлж за эмчийн зааврын дагуу шинжилгээ оншилгоо хийлгэн эм тариа бичүүлэх үйл явцыг хэлдэг. За амбулаторийн эмчилгээний хувьд эмчийн үзэлгийн төлбөр, эм тарианы зардал, за мөн шинжилгээ онцлогооны зардал нь 8 хүртэлх сая төгрөгийн хамгаалттай. За мөн өдрийн эмчилгээ, за физик эмчилгээ буюу эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хийгдэх эмчилгээ, амбулатороор хийгдэх мэс заслууд, гэнэтийн ослоос үүдэлтэй эмчилгээний зардал, протезийн зардал зэрэг нь 100% хамгаалагдсан байдаг юм аа. За дараагийн хамгаалалт нь болохоор хавдрын хамгаалалт. За хавдрын хамгаалалт гэж гэрээний хугацаанд шинээр онцлогдсон за хавдар эмчлэгтэй холбоотой зардлуудыг хэлнэ. За энд нь болохоор эмийн болон месийн зардал, за туяан болон химийн зардал зэрэг нь 8 хүртэлх сая төгрөгийн одоо хамгаалтаар хамгаалагдсан байдаг. За дараагийн хамгаалтын тухайд гэвэл архаг хууч өвчлөлийн хамгаалалт. За архаг хууч өвчлөл гэж яг юуг хэлэх вэ гэвэл даатгалын гэрээ үйлчилж эхлэхээс өмнө даатгуулагчийн хувьд шинж тэмдэг илэрсэн, за онцлогдсон эмчилгээ хийлгэж байгаа өвчний тохиолдлыг хэлнэ. За дараагийн гол хамгаалалт маань урьдчилан сэргийлэх үйлчлэгийн хамгаалалт. За энэ энгийн ажилтлалын байран дээр ажилчид маань 300,000 төгрөг, за эрсдэлтэй ажлын байран дээрх ажилчид маань 350,000 төгрөг хүртэлх дүнгээр урьдчилан сэргийлэх үйлчлэгт хамрагдах боломжтой юм аа. За бусад хамгаалтын хувьд за орон нутгийн газраар хийгдэх түргэн тусламжийн үйлчилгээ, за хөнгөвчлсөн эмчилгээ, гэнэтийн ослоос үүдэлтэй шүдний эмчилгээ, ослоос үүдэлтэй ам болон эрүү нүгэр амны мэс заслын үйлчилгээ, за газрын түргэн тусламжийн үйлчилгээ болон эмнэлгийн тээвэрлэлт зэрэг үйлчилгээ маань 100% хамгаалагдсан байгаа. За шүдний ердийн болон нөхөн сэргээх эмчилгээ маань 100,000 төгрөгөөр одоо хамгаалагдсан байна. За та бүхэн даатгалын хамгаалтын тухай ойлголтыг авсан бол одоо та бүхэндээ нөхөн төлбөрийг хэрхэн нэхэмжлэж авах, за мөн даатгалын гэрээндээ гол анхаарах зүйлсүүдийн талаар танилцуулъя. За даатгуулагч нь нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж, за гэрээнд заасан имэйл хаяг болон Мэг даатгал аппликейшнээр дамжуулан нөхөн төлбөрийн хүсэлтээ илгээх боломжтой. За материал бүрэн шаардлага хангасан тохиолдолд за нөхөн төлбөрийг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой юм аа. За тэгвэл нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд яг ямар материалуудыг бүрдүүлэх шаардлагатай вэ гэвэл за нөхөн төлбөр хүссэн өргөдөл, за төлбөрийн баримт, за эмчийн үзэлгийн тэмдэглэл, за оншилгоо шинжилгээний тайлан дүгнэлт, за бүр шаардлагатай тохиолдолд эмра эрдэмтгийн зураг, за эмчийн жорын их хувь эсвэл баталгаажсан хувилбар, за мөн шаардлагатай тохиолдолд эмнэлгээс гарах тэмдэглэл зэргийг одоо бүрдүүлээд өгсөн байхад таны нөхөн төлбөрт ямар нэгэн асуудал гарахгүй юм аа.
За нөхөн төлбөрийн хэмжээнд за эмчийн он шинжилгээний хариу баримт зэрэг аль бие усны баримтад үндэслэн тооцоологдох болно. За даатгалын гэрээнд анхаарах зүйлсүүдийг танилцуулъя. За хүмүүс эрүүл мэндийн даатгалтай бол ямар ч эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж ойлгодог. Гэвч яг даатгалын нөхөн төлбөр олгоход таны эмчилгээ нэгдүгээр зайлшгүй шаардлагатай байх ёстой. Хоёрдугаарт тухайн онцтойгоо шууд холбогдолтой байх ёстой гэсэн хоёр үндсэн шаардлагыг хангах ёстой байдаг юм аа. За даатгуулагч маань тухайн эмчилгээ үйлчилгээгээ аль бие усны лицензтэй эмнэлгээс үйлчилгээ авах ёстой. Түүнээс тодорхой нэр заасан эмнэлгээр үйлчлүүлнэ гэсэн хязгаарлалт тогтоогоогүй. Энүүгээрээ болохоор даатгуулагч маань ямар ч эмнэлгээр чөлөөтэй үйлчлэх боломжтой гэдгээрээ маш даваа талтай юм аа. За мөн энэхүү даатгалын үйлчилгээ маань Монгол улс 21 аймаг Улаанбаатар хоттой хүчин төгөөлтөөр үйлчилнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За цаашлаад эмчийн жороор бичсэн эмийг нэг удаадаа 30 хоног хүртэлх хугацааны эмийн зардлыг олгоно. За уг эмийн зардал нь тухайн ажилчны сонгосон вакцины үнийн дүнгээс хэтрэхгүй хэмжээнд байх ёстой гэсэн зарлт байдаг. За дараагийн гол анхаарах зүйл маань лабораторийн шинжилгээгээр илэрсэн өөрчлөлт, эмчийн жороор бичигдсэн витамин, эрдэс бодисын зардлыг болохоор нөхөн төлбөр хэлбэрээр олгох боломжтой. Харин даатгуулагч маань сайн дураараа витамин, эрдэс бодис зэрэг худалдаа авсан бол тухайн зардлыг нь нөхөн төлбөр хэлбэрээр олгох боломжгүй юм аа. За цаашлаад амбулаторийн эмчилгээгээр шийдвэрлэх боломжтой өвчлөлийг заавал хэвтэн эмчилүүлэх шаардлагагүй гэж эмчийн оншоор тогтоогдвол орох хоногийн зардлыг нөхөн төлбөр хэлбэрээр олгох боломжгүй юм аа. За энгийнээр хэлэхэд эрүүл мэндийн даатгал маань маш олон эрсдэл өвчлөлүүдээс бид бүхнийг хамгаалж байдаг. За амьдрал түгээмэл тохиолдог өвчлөл буюу ханиад томуу, хоолой өвдөх, мухар олгоон чочмог өрөвсөл, артерийн даралт ихсэх гэх мэт маш олон тохиолдлоор эрүүл мэндийн даатгалаар нөхөн төлбөр авах боломжтой юм аа. За та бүхэн даатгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон даатгалын мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл Mobicom корпорацийг хариуцсан даатгалын менежер болон нөхөн төлбөрийн менежертэй холбогдоорой. Бид танд үргэлж туслахад бэлэн байх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.